Хүмүүс намайг хараад байна. Яа, би Лиза гарсан гэж бодлоо. Oh my god. Энд ингээ харах юм бол ийм жижиг юм хоолны машинууд амар харагдаж байгаа. Би бүр үнэхээр Лизаг бодтер тэгэж харна гэж үнэхээр төсөөлж байгаагүй. За хай манайхан шинэ бичлэгтэй тавтай морил хил авлаг байна. Тэгэхээр өнөөдөр болохоор та бүхэн уусаа гашигнаас хараад ороод ирсэн байх. Би өнөөдөр Лизагийн нэг өдрийг хийх гэж ирсэн байна. Тэгээд амсын ёсороо би угаасаа Blackpink-ийн 4 гишүүнийг заавал хийн гэсэн штэ. Тэгээд яг үнэндээ би өнөөдөр Jennie хий гэж бодсоохгүй яа. Гэвэл Лизагаас илүү Jennie-гийн хоол нь жоохон тийм одоо дайет барьж байгаа хүнд жоохон юм гайгүй байхаар эсэхгүй юу. Тэгээд яа гэвэл би ойрт жоохон ингээд бас жоохон жингээ барих тийм хэрэгцээ байгаад байгаа. Тэгээд уг нь Jennie хий гэж бодоод өчигдөр шийтгэжсэн чинь би Jennie-гийн нэг туртай яг орох туртай талхны газрыг олсон байхгүй юу. Тэгээд одоо талхныг хинчээш бейкерийн газар цаа. Тэгээд тийшээ өдөрсөн өдөр ажилтгүй гэж тараад тэгээд яах чаргагүй. За Лиза хийгээд өнөөдөр Лиза хийх хүрээд ирсэн байна. Тэгээд юу ч гэсэн өнөөдөр бүгдээрээ гоё хамтдаа Лизаг дагаж 24 цаг идцгээе. Тэгээд одоо болохоор гарч хамгийн ихний буюу өглөөний хоолыг бүгдээрээ идья. Тэгээд би тэнд очиод ингэж ярьж марж бичлэг хийж бас чадахгүй байж магадгүй болохоор юу ч гэсэн та нарт наанаа хэлжээ. Манай Лиза ч юм болохоор шоколадны хүү юм бэлээ. Яг надтай адилхан эдүү ч гэсэн гоё Лизаха туртай шоколадтай өглөөний хоолыг идэх болно. Тэгээд бүгдээрээ гарч шоколадтай сүү болон брауни идэхээр гарцгаая. Ирчлээ. Эндээс бүгдээрээ браунигаа идэх болно. Pleasure and pleasure. Энийг авлаа манайхаа энийг 혹시 초콜릿 있네요. 아이스 초콜릿. За манайхан би болохоор сая браунийг авчлаа. Энэ байна. Ийм хөөрхөн байгаа. Амар хөөрхөн. Тэгээд сая айс чоколат авчлаа. Шоколадтай сүү. Тэгээд гарч ирэхээр нь бүгдээрээ харъя. Тэгээд би яагаад энэ дэрч брауни идэхээр идсэн бэ гэхлээр ер нь Монголын түлээжүрч тэр Солонгосын түлээжүрч тэр түлээжүр браунигаар амар алдартай. За би болохоор энэ брауниг нь идэж үзээгүй. Эннээс өөр би нэг юмтай ингээд харьцуулаад тараад ирсэн шүү дээ. Тэр одоо нэг хушигтай. Тэгээ тэр брауни бол амар гоё амттай. Тэгээ тэрийг би идэж үзсэн. Тэгээ өнөөдөр бас бүгдээрээ энэ браунийг нь идэж үзье. Choco гэсэн чинь маа найз хаанд орчлоо. Маа нэг сайн найз байхгүй юу? Нэрийг нь бид нэр Choco гэж дууддаг. Тэр найз маа хаанд орчлоо. Чи үзэж байна уу? За ингээ харах юм бол манайхаа энэ ингээд Лизагийн маань өглөөний хоол байна. Би харах юм бол энэ болохоор шоколадтай сүү, энэ болохоор шоколадтай брауни. Хөөрхөн байгаа. Энийгээрээ ингээд зоогоод эцэг нь харж байна уу? Гонцтой харагдчих. Мивэр гарч ичрэх юм. Ихтэй браунигаа идэхээс өмнө сүүгээ ууж үзмээр санагдлаа. Тэгэхгүй бол ийм амар чихэрлэг мэдсэний араас ингээд зарим юм амтгүй болчихдээ шүү дээ. Яг тийм шиг санагдаад. За браунигаа идэж үзье. Ханар бүр заавал амсч үзээрэй. За энэ бүр миний тэр иддэг гушигтайгаас ч гоё юм байна. Бүр илүү тийм
ийм одоо өвдөг лээ. Ийм барьцалсан бүр гоё юм байна. Хүмүүс намайг хараад хүмүүс харсан чи би гэвэнд иччихлээ. Нэгтээ өглөөний хоол ихэд жоохон хэцүү л юм. Амар юм шоколаднууд. Яг шатлаа. Ёо манайхаа. Бисээ хэнийг яа би бүр аим хөлөрчлөө. Яа бисээ Лиса харсаг я боддоо. Oh my god. Та нар итгэхгүй би бүр яа та нар итгэхгүй байх л та бихтэй бүр за яг ингээл алхаж байгаа л ингээл харсан чинь яг эндээс ингээд тэндээс хоёр хүн ингээл гараад ирдэг байхгүй тэгсэн чинь нэг нь Лиса за тэгээ би бүр ингээд чи Лиса штэ тэг би шууд нүдэндээ итгэхгүй байгаа за тэгээ шууд ингээд зогсоод шокносоо гарчаад ингээд зургийг авахгүй тэгээ зургийг авахгүй ингээд уцаа гаргаад ингээд авахсан чинь шууд менежер юм хамт явжсэн тэр юм битээ амар ирээд зураг дарж болохгүй шүү гэдгийгсэн надаа. Тэгээд би бантаад за oh my god. Яг юу болчихоо манайхан сая. Тэгээд одоо би та нарт за зүгээр тайлбарлаж өгье заяа. Яг ингээд Лисаг би бүр яг 2 секунд харсан за яг ингээд би уцаараа хитээ амжиж явж байгаа л ингээд харсан чинь яг амар таньдагцаарай. За тэгээс Лиса намайг харсан. Яг намайг хараад ингээд инех гэж ихтэнд би шууд ингээд ирэмцэн за яа гэвлээс ингээд итгэхгүй байгаа юм чинь хүн яг ингээд алдартай хүнтэй уулзахаар ингээд цагаат болохоор ингээд харч чаддгүй юм билээ. Харч чаддгүй юм байна. Чи харсан чи зүгээр л юм ингийн хувцс өмссөн яг ингийн хүнээр нь ингээд харсан чинь нэг тийм зүгээр амар хөөрхөн байсан. За бүр амар хөөрхөн байсан. Би одоо та нарт яг Лисаг харсан газраа харуулъя заяа. Тэндээс ирээд ингэж яваад одоо ингээд тэр Таиланд хоолны газар ийшээ тэнд байгаа байхгүй юу? Тэгээ яг эндээс ингээд ийшээ иргсэн чинь яг эндээс Лиса гараад ирсэн. Яг эндээс ингээ хоёулаа ингээ алхаа гараад ирсэн. Тэгээд би эндээс харчаад ингээд гэс энд ирээд зургийг авахад ингээд уцаа ингээд гаргаад яг ингэсэн чинь шууд менежер нь эндээс ирээд зураг тарж болохгүй шүү гэд. Тэгэл би банцсандаа бүр ингээд хитрхи шоконд ороод тэгээд ингээд ийшээ ингээ явсан за. Тэгээд ч гэсэн одоо орох бидний хоолны газар болохоор энд байна. Энэ миний бодлоор Лиса яг энд ингээд хоол идэж гарч иржсэн байна. Ингээд ийм газар байна. Бүгдээрээ орцгоё. Гэтэ нэг хүн болох байлгүй дээ гэж би найдчихъя. Энд ингээ алдартай хүмүүсийн гарын хүсэг байна. Лиса хана. Лиса энэ шүү дээ. Энэ араа Лиса энд ингээд ирчихсэн гэсэн. Тэгээд Лисагийн гарын үсэг энд байна. За манайхан би ингээд орж ирээ суучлаа. Ингээд ийм газар байна. Одоо гэс хоолой захиалаа тий. Надад ийм гоё оранжны жуус надад гадаа халуун байна гэж тгсэн. Амар хөөрхөн байгаа. Би болохоор ийм хол хийсэн. Энэ болохоор ийм би нэрийг хажууд нь оруулчихлаа. Тэгээ надад ийм оранжны жуус. Энэ ихтэй юу юм бол гахай мах юм шиг байна.
Амар гоё нэг тийм грилдэж харсан юм шиг нэг тийм соус амар гоё юм байна. Амар нэг тийм гоё грилний соус. Нэг тийм Монгол хоолтой амар зүтэй. Хоолоо идчихэд уулзцгаая. За манайхаа би хоолоод дуусгаж чадсангүй тэгээд ийм их үлдсэн. Тэгээд би одоо энийг савлуулах гэж байна. Тэгээд юу ч гэсэн яг Лисагийнхаа идэх дуртай хоолыг нь бол би идэж чадаагүй. Яг тэгэхээр яг Лисагийн дуртай тийм Тайланд хоол гэх юм бол дандаа миний идэж чаддгүй юмнууд байгаа дэлээ. Жишээлбэл одоо сам орхой ч юм уу тийм далайн гаралтай хоол би идэж чаддгүй байхгүй юу? Mublara, or fried pork marinated with fermented fish with Gangsom Shaom Kai, which is really special. It reminds me of home because Тэгсэн чинь ингээд Лисагийн дуртай хоолнууд нь дандаа тийм сам орхой орсон хоолнууд байгаа гэсэн. Тэгээ жирнээс болоод би яг Лисагийн дуртай хоолыг идэж чадаагүй ч гэсэн дуртай хоолны газар нэрээд тэгээ арай өөр төрлийн хоолыг намсаж үзлээд тэгж байгаа бүгдээрээ дахиад оройн хоолн дээрээ уулзъя. За хай манайхаа би одоо Мяндан дээр ирсэн. Одоо шопинг хийгээ явж байна. Оройныхоо хоол хүртэл жоохон хоолой шингээгээд тэгээ гоё юм утаснууд үзэж байна. Зэнгэсийн авчихсан. Одоо малраа өмсгөр явах чинь. Окей, за манайхан тэгэхээр одоо болохоор Лизагийнхаа оройн хоолыг идэх гээд энд ирсэн байна. Тэгээд одоо юу идэх гэж байгаа гэхээр ийм шарсан торнадо төмс гэж байдаг штэ. Тэрийг идэх чинь тэгээд тэр торнадо төмсийг ерөнхийдөө бол яг ийм бэлнээр нь ингэж барьж идэх амар гоё штэ. Тэгээд би энэ Мяндан гэдэг энэ газарт ирсэн аахгүй юу. Тэгээд одоо энд ингээ харах юм бол ийм жижигэн ийм хоолны машинууд амар харагдаж байгаа. Тэгээд би одоо эхнээс нь ахуулаад торнадо төмс зарж байгаа машин байна уугүй юу бүгдээ эхнээс нь хайж үзэх чинь байх юм ба шууд авч идэн. Тэгээд юу ч гэсэн бүгдээрээ Лисагийнхаа оройн хоол буюу торнадо төмсийг олохоор явцгаая. Одоо эндээс эхлүүлээд ийшээ ингээд зөндөө байгаа. Тэгээд бүгдээрээ хайгаа явцгаая. Энд болохоор ийм нутелла байна. Энд болохоор ийм гоё мочи байна. Мочи. Тангууру байна. Тангууру. Энд болохоор чикен байна. Энэ корн чиз амар их зарж байна. За би ерөөсөө та нарт олцоод хэлье заяа. Олцоод хэлэхгүй бол энэ нэлээд явах шинжтэй. За манайхан би эцэстэн нэгэн торнадо төмсөө олчлоо. Одоо та нарт харуулъя. Энд байна. 감사합니다. Зэнгэд манайхан Лисагийнхаа хамгийн сүүлийн орой хоолыг бүгдээрээ торнадо төмстэйгээ дуусгацгаая.
гоё амттай мэй. Амар гоё амттай хаа. Энэ ингээд цацсан нөгөө юм амар гоё юм. Түлээс хоригстой. Гэсэн чи би ер нь юм сорноос ангид амар дуртай байхгүй юу? Яц манайхан тэгээд би одоо энэ аврах том төмсийг идчихэд тэгээд гэрлүүгээ харьж амарлаад өнөөдөр бүр амар сонирхолтой өдөр байлаа. Би бүр үнэхээр Лизаг бодтоор тэгэж харна гэж үнэхээр төсөөлж байгаагүй. Яг надад ингэж батлах тийм зураг мураг дарж чадаагүй нь үнэхээр харамсалтай ч гэсэн би ингээд миний зүгээр хувь хүний хувьд би өөрөө ийм том дэлхийн од хүнтэй ингээд харц тулгараад тэр 2 секундэд ингээд харсан боддоор харсан гэдэг надад бүр амар тийм амьдралд маань аягүй гоё тийм дурсамжтай өдөр болж өнгөрлөө. Тэгээд энэтэй маань бас та нар байсан болохоор бас би Blackpink-ийн Lisa-г харж чадсан. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Бичлэгтэйгээ хамтайсан баярлалаа. Тэгээд бүгдээрээ дараагийн сонирхолтой бичлэгээр уулзцгаая. Би тэгээд аль болох удахгүй Blackpink-ийнхаа Jenny-г хийх болноо. Тэгээд бүгдээрээ бай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Бай бай.